За би өнөөдөр угаалгын нунтаг хийсэн. Нөгөө цуурайтад байсан учраас би оригинал дуугаа хааж агаад ингээд ярьж байгаамаа. За энд юу орсон бэ гэхээр би урд нь үзүүлээд гэсэн нөгөө шилэн савнд дэвтээцсэн байсан савнгуудынхаа үлдэгдэл байсан болохоор би өнөөдөр шингэн угаалгын нунтаг хийсэн. За ер нь бол шингэн надад хэрэглэхэд амар байдаг болохоор би шингэнийг хийдэг. За юу яаж хийсэн бэ гэхээр одоо энэ савндаа би 3 литр ус хийгээд усаа масаа халааж агаад нөгөө савнгуудаасаа би блендер хийгээд эхлээд нөгөө тал энэ шилэн савныхаа талыг блендер жоох устай олж хийж аваад бүр няцлаад ингээд гоё одоо тараг шиг болгож өгөө. Тэгээд тэрнийхээ дараа нөгөө халуун одоо буцлаагүй буслахаас өмнөх юм халуун усандаа хийж авсан. Хутгаж нөгөө савнгаа уусгах өгсөн. За савнгаа ингээ уусгаад плитгээ унтраасан. За энэнийхээ дараа болохоор би одоо 1 кап аяга буюу одоо 230 г угаалгын сод хийсэн. Угаалгын сод чинь одоо хүнсний содоос ялгаатай. Хүнсний содыг нь бикарбонат гэдэг, угаалгын содыг карбонат гэдэг учраас угаалгын содыг хийж өгсөн. Угаалгын содыг чинь хүнсэнд хэрэгэлдэг, зөвхөн угаалганд хэрэгэлдэг, цэвэрлэгэнд хэрэгэлдэг. За дараа нь болохоор дахиад 230 г одоо боракс хийсэн. За боракс болохоор 230 г гэж би энэ харуулж байна. 1 кап буюу 230 г. Боракс нь болохоор одоо маш их цэвэрлэгэнд хийдэг, угаалгын нунтагт ордог. За ийм бодис байгаа. Энийг болохоор ямар ч химийн бодис ороогүй байгалийн бүтээгдэхүүн гэдэг учраас энийг натурал бүтээгдэхүүн гэж хэлдэг. Тэгэхээр энийг бол Монголд байдаг үгүйг сайн мэдэхгүй байна. Ерөнхийдөө угаалгын нунтагт бол боракс орж энэ боракс нь хийснээрээ одоо хувцсыг одоо улам гоё өнгө оруулж хэрийн сайн арилгана гэж үздэг. За ингээд ерөнхийдөө миний тэгээд дараа нь яасан бэ гэхээр одоо энэ бэлдсэн шилэн сав руугаа энэ миний угаалгын нунтаг хийдэг сав руугаа 3 литр устаа савн холимогоо хийгээд дээрээс нь дахиад мөн 3 литр ус хийсэн. Тэгэхээр энэ шилэн савнд бол нийтдээ 6 литр болсон гэсэн үг. Тэгээ сайхан бүгдийн сайхан утгаад хамгийн сүүлд нь бий үйсэн гэхээр одоо 2 янзын амин тос хийсэн. Амин тосноосоо 15 туслыг хийсэн. Энэ нь болохоор нэг нь бергамат, нэг нь болохоор эклептис гэдэг ингээ 2 янзын тос одоо амин тос эфирийн тос гэдэг юм, амин тос гэдэг юм уу 15 туслыг хийж өнөр оруулсан. Гэхдээ ийм амин тос байхгүй бол хийхгүй байж болно. За энэ бораксыг болохоор яг нь Монголд байдаг үгүйг сайн мэдгүй хаана ихтэй байгаа ах гэж би бодож байна. За энэ болохоор шингэн ягаад өнөөдөр ингээ шингэнээр хийж байгаа юм хэрэг нөгөө твтээсэн савнгаа байсан учраас шингэнээр хийсэн. Энэ савнгаа яасан хуурайгаар бас хийх боломж байдгийг шүү. За хэрвээ одоо Монголд боракс байхгүй болвол яаж хийх вэ гэхээр бораксны оронд одоо нимбэгний хүчил хэрэгэлдэг. За яг одоо орцууд нь мөн адилхан нэг савнгаа сайн зороод хуурай болгож нунтаглаад тэгээд нэг аяга 230 г, нэг аяга буюу 230 г одоо угаалгын сод хийгээд за нэг аяга одоо юу хийгээд тэгээ савнгаа нэг аяга угаалгын сод, тал аяга нөгөө хүнсний сод ордог. Хүнсний сод за нимбэгний хүчлээс тал аягийг хийдэг. Нимбэгний хүчил хэрвээ байхгүй бол энийг яг үйлдвэрийн аргаар гаргаж авдаг учраас нимбэгний хүчил айгүй их юмд ордог. Энэ ч угаасаа бас нөгөө миний нөгөө галтгооны аяг таваг угаагч энтерт хэрэгэлдэг, маш их юмд хэрэгэлдэг учраас би угаалга ландридаач хэрэгэлдэг учраас энэ нимбэгний хүчлийг би бас маш их хэрэглэхэд минийх одоо бараг дуусч байх шиг байна. Тэгээд нэг тал одоо 50 г давс ордог, sea salt ордог. За тэгээд тал аяга буюу 110 г хүнсний сод гэж хэлсэн тий. За ер нь бол миний энэ орчин яг нэг дөрвөлжин савнг дандаа нунтгалсан юм уу төвтөөсөн гэж дандаа ийм жорнууд байгаа. Тэгээ нэг савнд нэг аяга гэдэг чинь 230 г гэсэн үг. Дандаа тийм порцоор ерөнхийдөө тийм юугаар хийдэг. За энэ нь болохоор 6 литр савн одоо энийг маш их хэмжээ. Би одоо энийг маш удаан хэрэглэнэ. Тэгэхээр одоо энэ чинь тал аяга энэ үзүүлж байгаа энэ тал аяга байгаа гэхээр энэ чинь нийтдээ бол нэг тал аягны талаар хийнэхээр би одоо нэг 50 г-ыг нэг угаах болгондоо 50 г-ыг одоо угаалгатаа хийнэ гэсэн үг. Угаалгатаа ер нь их савн их хийгээд ахаар чинь нөгөө бас юу ядгүй шүү дээ тий. Тэгэхээр маш нөгөө их савн хийснээр гой өнгөтэй болно, үнэртэй гой өнгөтэй болно гэж байхгүй шүү дээ тий. Тэгэхээр
За хүмүүс надаас ерөнхийдөө энэ нөгөө борокс одоо юу зарж байгаа юм хаана байна гэж асуугаад байдаг. Одоохондоо бол би зарж байгаа юм ерөөсөө байхгүй надаа. Тэгээд энэ борокс энэ washing soda энэ төр Монголд байгаа ах гэж бодож чинь хэрвээ одоо хүмүүс үнэхээр одоо хэрэгтэй байгаа бол одоо надад захих юм бол би яг одоо газрын ачаагаар би ч Америкт амьдардаг учраас одоо шууд аваач зарах боломжгүй. Тэгээ газрын ачаагаар зарс одоо загсан хүмүүст нь газрын ачаагаар өгч явуулж болох юм аа. Тэрнээс биш яг одоо надад бол зарж байгаа юм бол юу ч байхгүй. Тэгэхээр бас нэг талдаа яг өрөөсгөл байна та нарт маань юм хаана байна гэхээр би та нарт нөгөө байгаа газрыг хэлж чадахгүй, хаана зарж байгааг нь хэлж чадахгүй болохоор надад жоохон тийм хариулт өгч чадахгүй тийм өрөөсгөл байдаг. Зөвхөн яг миний хувьд бол дандаа нөгөө нэг ямар ч хими орцгүй юмыг олон жилийн өмнөөс хийж судалж гисэн учраас гэрийн нөхцөл дандаа бүх юма зүгээр л нэг гэрийн нөхцөлд гэрийн өөрийнхөө натурал аргаар ингээд хийгээс сурцсан тэрийг л та нартаа би хуваалцаад байгаа. Тэрнээс би та нарт нөгөө юм зарах гэдэг юм байхгүй. Тэгэхээр уул нь бол бас болдогсон бол ойрхон байдаг бол та нартаа аваачаад тэр хүнсний сод одоо тий энэ нөгөө уксус цуу энэ washing угаалгын сод энэ борокс энтриг аваач зармаар л энэ. Тэгээд даанч надад бол маш хол учраас тийм байна. Тэгээд өнөөдөр бол яг шингэн хийсэн шалтгаан тэр нөө савнгаа нутгалсан юугаар хийсэн гэж би түрүүн хэлсэн тий. За тэгээ яг та нар миний пэйжийг дагаад ингээд байх юм бол би та нарт өөрийнхөө хэрэгжилж байгаа юмнасаа ингээд одоо хийдэг юмнаас аль болох ингээд баг багаар заагаад байгаа. Тэгээд заагаад та нартаа зүгээр ингээд сонирхууллаад тэгээ яг үнэхээр хийнэ гэсэн хүмүүст бол би явандаа тэгээд бас арай нарийн аргуудыг бас заая гэж бодож